За одоо бүгдээрээ хөнгөн ташигтгэл бодож үзье. За одоо ташигтгэлээ биччихье. 3-ыг үрждэг нь x нэмдэг нь 5 өнгөөр ялгаа биччихье. 5 тэнцүү 17. Үүнийг бодцгаая. Энэ ташигтгэл нь урдынхаасаа юу нөрвэ гэвэл 3x дээр 5-ыг нэмсэн байна. Урд нь ганцхан 3x тэнцүү 17 гэд хоёр талыг хувааж олдог байсан. Одоо нэмсэн 5 маань арай өөр бодогдно. За одоо үүнийгээ бодохын тулд маш сайн зарлж илүү ойлгомжтой аргаар бичье. 3x-ийг зарлаад биччихье. 3x маань 3-ыг x-ээр 3 давжлна гэсэн юм аа. 3x нэмдэг нь 5-аа өөр нэг биетээр үзүүлчихье. Ингээ 3x дээр нэмдэг нь 5 тэнцүү 17 гэж байгаа. 17-гоо мөн өөр нэгэн биетээр задлаад биччихье. 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17. Одоо энэ хэсэг маань энэ хэсэгтэйгээ тэнцүү байлгахын тулд зарим нэг юмыг хасч тэнцүүлнэ. Бид яаж тэнцүүлэх вэ гэвэл хоёр талыгаа тэнцүүлчихье. Энд 3x байна. Нөгөө талд нь 17 байна. Бидэнд энэ 5 хэрэггүй боллоо. Тэгэхээр энэ 5-ыг хасчихнаа. 1 2 3 4 ингээд хасчлаа. Одоо зүүн талаасаа 5-ыг хассан юм чинь баруун талынхаа 17-оос 5-ыг хасчаа. 1 2 3 4 5. За одоо бид ташигтгэлийнхаа хоёр талаас 5-ыг хассан байгаа. Одоо үнийгээ ташигтгэл дээрээ бодъё. Мөн хажуугаар нь нэмэх хасах тэмдгийг яаж хасахыг харцгаая. Ташигтгэлийн зүүн талаас хассан 5-аа хэмжээ нь ингээд тавьчихъя. Баруун талаас хассан 5-аа 17-гийнхаа доор тавьчихъя. За одоо энэ хоёрыг хасгаар хэд болохыг харцгаая. Нэмэх 5-аас хасах 5-ыг хасгаар энэ хоёр маань хурагдаад доошоо 3x маань дангаараа бууж ирнэ. 3x маань дангаараа бууж ирэх ёстой. Хассан 5-аа мэдээж бичихгүй. Тэнцүүгийн ард 17-оос хасах 5-ыг хасъя. Манай 3x маань энд байна. Одоо энэ хоёрыг хасгаад 17-оос хасдаг нь 5 мэдээж 12 болно. 12. Одоо ингээ манай ташигтгэлийн маань бодоход илүү амархан гараад ирлээ. Энэ 3x нөгөө талд нь 12 хүн гэнэ. За одоо ташигтгэл маань 3x тэнцүү 12 болоо гараад ирлээ. Одоо энэ хоёр талаа ижлэгэн 3-аар хуваах ёстой. Энэ талыгаа 3-аар хуваачи. 3-т ягаан өнгөөр бичнэ. Хуваачи. Нөгөө талаа мөн адил 3-т хуваая. Ингээ хоёр талыг энэ 3-т хуваахаар бидний хариу гараад ирнэ. Хассан энэ хоёр хэсгээ хасчихъя. Арилгачаа. Гэт энэ хэсгээ бас арилгачаа. За одоо хоёр талаа 3-т хуваанаа. Энийг 3-т хуваачи 1 2 3. Тэнцүүгийнхаа нөгөө талыг бас 3-т хуваанаа. 1 2 3. Ингээд 3 хуваачлаа. За одоо хуваачи. 3-ыг 3-т хуваахаар энэ хоёр маань хурагдаад x дангаараа доошо бууж ирнэ. 12-ыг 3-т хуваахаар мэдээж 4. Тэгэхээр x тэнцүү 4. Одоо ингээд бидний яг задлж бичсэн юм маань гараад ирж байна. X тэнцүү
4. Энэ x маань энэ 4-тэйгээ тэнцүү. Ингээд энэ тэгштэйлийн маань хариу x тэнцүү 4 болж гарч ирж байна. Одоо үүнээсээ дахиад нэг өөрөөр бодох аргачлал нь яг адилхан байгаа. Урдныхаас арай л хэцүү яднаа. За одоо би 7x хасдаг нь 7x-ээс хасах нь 2 тэнцүү 7x-ээс хасдаг нь 2 тэнцүү хасах 10. Энийг бодцгаая. За одоо энэ тэгштэл маань урдны тэгштэлээсээ тэмдгээрээ арай өөр байгаа ч гэсэн яг адилхан арга замаар барьдаг юм аа. Энд хасах 2, энд хасах 10 байна. Гэхдээ яг адилхан аргаар бодох ёстой. Энээс нэмэх 2-ыг хасъя. Мөн нөгөө талынхаасаа мөн адилхан хасах ёстой. За одоо энэ хоёрыг хасахаар хэд болохыг харцгаая. 7x-ээ бичээд хасах 2-оос нэмэх 2-ыг хасгаар тэг гарна. Тэгэхээр энийгээ бичихгүй орхичээ. Тэнцүү хасах 10-аас нэмэх 2-ыг хасъя. Үүнийг яаж хасах вэ? Нэг аргаар бодъё. Шугамн тэгштэглээ. Үгүй. Тоон шулууны ашиглаж бодъё. Гээд хасах 10, хасах 9, хасах 8, хасах 7, хасах 6. Энэ одоо цаашаа бичих талбай байх болохоор хасчихъя. Тэгэхээр 2-ыг хасгаар хасах 8 дээр ирж байна. Тоон шулууны арга нэмэх хасах үйлдэлийг бодоход үнэхээр амархан байдаг. Ингээд хасах 8. За одоо мэдээж хоёр талыгаа адилхан тоогоор хуваах ёстой. 7x тэнцүү хасах 8-аа зүүн талынхаа 7x-ээр нь хуваана. За 7x-ийг хуваадаг нь 7. Хураагдаад x дангаар гарч ирнэ. Одоо хасах 8x-ийг 7-д хуваая. Хасах 8-ыг 7-д хуваая. X дангаар гарч ирээд 7-ны хасах 8 гэж бичиж болно. Мөн өөр аргаарч бодож болно. 7-ны хасах 8 нөгөө талаараа хасах 1 бүхэл 7-ны 8. Ийхүү манай тэгштгэл бодогдсон.